Aldi дэлгүүрээс одоо бас хэрэгцээнийхээ зүйлүүдийг аваад тэгээд гарсан түрүүний одоо хайрцгаар дүүр юм авлаа шүү дээ. Тэгээд төлбөр нь болохоор өртөг нь ингээд $44 боллоо. За тэрийг харуулъя. За ингээ Aldi дэлгүүрээс ашигтай худалдаа авалт гэсэн маа 12 юмыг $44 авсан байна. Тэгээд энэ дэлгүүрээс би юу авах гэж ирсэн гэхээр egg whites. Egg whites гэхдээ үнэтэй байлаа. Тэгээд том савтай egg whites 2-ыг авах 5.99. Гэхдээ энийг ингээ Costco-с авахаар жижигт хуваахаар ингээ 2 багтахаар egg whites байна л да. Тэрнийхний Costco-гаар 4 ширхгийг авсан гэсэн. За тэгээ бусад одоо авсан юмнуудын маань үнийг ингээд харахлаар ямар санагдчихээн. За алтгаар тэгээ ирээд үйлчлүүлээрэ та нар минь. Би энд Aldi гээд энэ одоо дэлгүүрт ирсэн байна. Энэ болохоор яг Costco бол биш. Гэхдээ маш хямдхан одоо юм бүтээгдэхүүнүүд зардаг юм дэлгүүр байгаа. Тэгээ энэ одоо дэлгүүр маань Aldi гээд дэлгүүрийн сүлжээ манай Калифорниад орж ирсэн байгаа. За тэгээ энэ Aldi дэлгүүрээс юу авч болох гэж юмараа харцгаая. Яхоо Aldi-гаар орё да. Нөө зя Aldi дэлгүүрийн юм. Ер нь ингээ бөөний юмнууд бөөнийх гэж тэгээд жишээлбэл энэ пиццанууд том пицца 6.99. Нөө манай Costco-д миний иддэг юу байхгүйсэн учраас миний иддэг нөгөө egg white өндөгний цагаан байхгүйсэн учраас Aldi-г зорсон байна. За жишээлбэл энд ийм хямдхан ногоонууд ингээд багцалцсан энэ cilantro гэхэд хэд гэж 75 цент. За одоо энэ blueberries боёо энэ хэрцэгтэй энэ жижиг хэрцэгтэй энэ маань болохоор юу бол биш органик гэжтэй энэ blueberries гэхэд 229 цент. За энэ raspberry strawberry гэдэг одоо гүзэлцэн гэхэд 6.29. За энэ юу cucumber гэдэг English cucumber гэхэд одоо ингээд 97 цент байна. Жижигчсэн мөртлөө бөөний үнээр өгдөг юм дэлгүүр байна. За энэ watermelon 3.35 явлаа. Тэгэхээр органик юу авах гэж байгаа юм аа. Органик салат за энэ $2.85 цент. Энэ калори байна. 250. Энэ 230 калори. Видео энэ ногоо идэх юм чи. За энэ маань 100 калори гэж шүү. Энэ яа вэ? Тэгэхээр энэ 130 байна. Энэ 100. За Southwest салат 3 юм доо. Эндээс салат гэдэг. За өөр энэ юу чи? Яанчаа. Одоо ингээ харж байгаа бол арчин хэлсэн юм. Энэ талаар байна байна. За цаашаа явлаа. Спинач гэхээр ихтэй нэг гол юм байгаа. Энд нөгөө органик биш байгаа. Хаяатаас органик биш. Тэгээс энэ салаатны очоод манай хэлээ. Салаатны очоод энэ spring mix энэ Aldi-гийн юмнууд болохоор Trader Joe's-ийн юмнууд. Гэхдээ яг брэнд нь бол өөр биш. Гэхдээ нөгөө Trader Joe's-ийн арааш. За эндээс энэ cherry tomato авчида. Алиг.
За энэ органик жишээлбэл cherry tomato $2 батлаас гэж. Тэгээд аалдыгаар ингээд үргэлжлүүлээд явъя. Нөгөө за жишээлбэл энэгээр ингээд талхнууд байна те. Яваад нөгөө Costco-д байдаг талх байгаа. За жишээлбэл энэ уурахтай дахлыг жижигээр савлцсан. Энэ би нөгөө калорид дандаа тооцож өгдөг учраас юугаа хэдэн калори харъя. Энэ саврда боёо Italian loaf гэж жижигчсэн. Энэ маань $3.79 гэж байна. За ийшээ явъя. $3.99-оор бистрогийн sourdough байна. Энэ sourdough гэжгүй 130 калори. Энийг авчихсан тий. За энэ sourdough явъя. За болоо энэ sourdough-аас авъя. Энэ эрттэй юм байна. Энэ ихтэй small batch гэсэн мэт жижигчсэн. Нэг тусмын одоо 90 калори гэж байна. За энэ sourdough-ыг авчих. За тэгээд үргэлжлүүлээд явъя. Нөгөө өндөгний цагаанаар хамгийн гол нь болох гэдэг. Тэгээ наалтогийн өмнөд нь бол ингээд жижигчсэн мөртлөө бөөний үнээрээ нэг юм шалтгаан тийм дэлгүүр байгаа. Сүлжээ минь аваад ирсэн. Миний авах гэдэг өндөгний цагаан egg white toast-д авахгүй байгаа учраас эндээс энэ тал руу ингээд харах юм бол бүхэл юм байна. Я хөөшиг салмон гэхгүй. Өчмөр махны юм хараа. За энэ наалтад ингээд вагю ингээд нэг вагю 4.99 гэж. За энэ вагюгийн калори 330 калори гинэ. Нэг дөрвөн serving size гэдэг чинь дөрвийг ингээд дөрөвний нэг нь одоо ингээд дөрөв хаваа нэг нь 330 калори гэсэн үг шүү дээ. Ийм байна. Тэг би махгүй. За ингээд шигээ нөгөө юуны махнууд. Тэхний махнууд байна. Яг энд ингээд 10.99 гэдэг carne ranchera гэж. Жишээлбэл Angus Grand Lamb байна гэх юм. Энэ 290 калори шүү дээ. Нэг гэсэн шүү дээ. Ингээд хүрээ махнууд үнэлгээ юм байна. Энэ жишээлбэл элбэн 6.9 гэж байна шүү дээ. За аалдаг мах юм байна. За би бол уурган тустай. Тэгээ энэ уурганууд юм хүнлэг. Одоо нэг өндөгөө авах гад хайгаад байна. Өндөгөө авъя та. Өндөг маань хаана? За өндөгний цагаан юм байна да. Ингээд та нар харъя. Бомбос 5.99 гэж шүү дээ өндөгний цагаан. Одоо cage free. Эндээс л хоёрыг авъя. Уул нь Costco-гийн өндөгний цагаан дотор хэдлээ 8 ширхэгтэй илүү нэг юу гэдэг. $10 байдаг шүү. Энэ болохоор ингээд томоор $6. Би хоёрыг авъя да. За үргэлжлүүлээд энэгээр юу вэ? Наваа чи. Ер нь ингээд ажиглаж ивэл аалдаа ингээд жижиглээ багцлцсан юмнууд нөгөө гаргаж байгаа компани нь өөр мөртлөө одоо юу гэдэг брэнд нь өөр мөртлөө яг ингээд юм адилхан төлөв. Энэ шумаа хаяад ингээд газ баян шигээд зүгээр өгдөг учраас энийг амталж үзнэ. Энэ 3.59 chicken pot дахиад нэг юм. Энийг амталж үзнэ. Энийг калори 240 гэнэ. Тэгээ 240 калори болохоор харъя. 6 ширхэг нь 240. Энэ аалдагийн chicken шумаыг харж үзье. Пиццанууд үнэхээр юм байна. Pepperoni pizza, mozzarella гэдэг 200 байна. Энэ pepperoni дан чиз. Энийг нэг хараад чиз пицца харъя да. 310 калори гэж байгаа шүү дээ. Энэ чиз пицца чи да. Хөлтөөр пицца муухай юм. Yeah, let's try. Protein cinnamon toast гэнэ. Уурахтай cinnamon toast.
Тэгээд ингээ хөлтөөж юм шиг. Яг л иймэрхүү десертлүүд гэж хөлтөстэй үнийг ингээ хараад байлгүй. За энэгээр айскримүүд байна. Тэгэл ундаа уус буухан бэлтгэл ийм дэлгүүр байна да. Meatball байна. Meatball. Өнөө 4-ээс 2-ээс нөгөө савлгаан жижиг болохоор амар аахгүй. Хямдхан. Тэгээ юм аавтаа гэдэлгүй. Arby's-ийн юу вэ? French fries-ын үнэ болохоор 4.69 гэж байна.